Би 4 цагийн турш ер нь олон төрлийн AI зураг зүйлс бичлэг хийхдээ ер нь миний санаатай төрлийн юмнуудаас формын бичлэг болсон байлаа. 4-7 хоногийн хугацаанд болохоор бид нэр AI гэдэг зүйлтэй илүү ажиллаад зүйлсээр юу хийж болдсон бэ? Өдөр тутамдаа юунд ашиглавал илүү гоё хөгжил төвшөлтэй байх юм бэ гэдэг тухай илүү сайн суралцж авсан. Тэгээд онцгойлоод нөгөө AI дээр төслийн менежмент гаргасан нь илүү тийм том нээлт гэх юм уу шинэ зүйл байсан. Өнөөдрийн хувьд бас ингээд тоглоом хийж сураад ингээд тоглоомын код хийж сурсан гэсэндээ ингээд илүү нэг тийм хөгжилтэй бас ингээд утсан дээрээ зүгээр л нэг татаад ингээд уйдахаар авч тоглодог байсан тоглоомуудаа өөрсдөө хийгээд үзсэн чинь илүү нэг тийм гоё байсан.